Өнөөдөр энэ үгэн дээр үндэслэгдээд Христийн фэн биш дагалдагч болох нь гэдэг сэдвээр эснэг хуваалцах болно. Юу ч вэ? Христийн фэн биш дагалдагч болох нь. Арай жоохон өөрөөр ярих юм бол Христийн шүтэн бишрэгч биш дагалдагч буюу өөрөөр шав байх нь гэдэг сэдв магад. Дэлхий дээр 8.1 тэрбум хүн байгаа. Жон басгад 8.1 тэрбум хүний 32% нь өөрөөр хэлбэл 2.6% нь Христ итгэгч хүн гэж өөрсдийгөө тодорхойлдог байна. Тэгэхээр 2.6 тэрбум. Дэлхийд 3 дутмын нэг нь Христ итгэж байна гэсэн үг шүү дээ, тийм үү? Энэ дотроо 600 сая нь яг одоогийн бидний итгэж биширж байгаа протестант урсгалын итгэгч нар байдаг. Христ итгэгч нар дэлхийд харьцангуй их байгаа. Маш олон хүн Христ итгэж Христийг хүндлэн биширдэг. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч шинээр сонгогдсон Трамп бол нэг уламжлалт пресвитериан чуулганы итгэгч хүн байна. Тиймээс тэрээр сонгуулийн ажлыг эхлэх үедээ төсөх үедээ залбирч эхэлж байгааг та нар анзаарсан байх тийм үү? Тэгээ тэрээр дахин Америкийг одоо дэлхийн Христ итгэгч улс гэдгийг дахин сэргээх талаар ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл альва зүйл энэ хүний хувьд болохоор Христ гэж өнцгөөс арга хэмжээ авна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За. Харин Монголд бол эсрэгээр Монголд 3.4 сая хүн байгаа. За үний ердөө 1.2% нь л Христ гэж байна. Тэгэхээр Монголд 100 хүн дутмын нэг нь Иесус итгэдэг хүн байна гэж тодорхойлно гэсэн үг юм да. Тиймээс та тэнд явж байхдаа Христ гэж хүнтэй нэг их таарад байдаг гэн. Ийм. Тэгэхээр энэ бидэнд хийх ажил их байна. Ажил хүндээ хийх ажил их байна гэдэг чинь. Тэгэхээр Монголын 330 сумын 172 сумд нь чуулган байхгүй байна. Энэ бас бидэнд юг харуулж байна? Хийх ажил их байгааг харуулж байна гэсэн. Би зүгээр уртгаа бодоод суугаад ээж болохгүй гэсэн юм байна. Бидний үндэснийхаа төлөө золиос зориулттай ажиллах шаардлагатай байна гэсэн юм байна. Жохон нойр дутуу тийм хүчичэнгүүл ажиллах шаардлагатай. Гэхдээ юу ярих гэдэг нь гэхээр дөрөв байж хагаад зах зээл хөгжөөд ирэхлээр хүмүүс ажил төрөл мөнгө карьер гэдэг зүйл илүү хөөж эхэлсэн. Тэр үед энэ христчдийн тоо багассаар хагаад өнөөдөр хэд төрчээд байна гэж байна. 1.2 төрчээд байна гэсэн үг. Зарим хүмүүс өөдрөгөөр 2% таа гэж ярьдаг хүмүүс байгаа. Энэ нь юу харуулад байна гэхээр христийн фэн хүмүүс буюу шүтэн бишрэгч нар олон байсан гэсэн үг юм байна. Өөргөө Христ итгэгч гэж шүтэн бишрэгч хүмүүс олон байгаа. Харин дагалдагч буюу сав хүмүүс цөөхөн байсан гэсэн үг юм байна. Гадна талаас харах нэ ялагдахгүй юм байгаа байхгүй юу. Тэгвэл өнөөдрийн 25 дахь ишлэгийг харахгүй юу. За 25 дахь ишлэгийг хамт уншийе. 3. Иесустэй хамт үү болон хүн явж байв. Тэр иргэн тэдэнд. Амен. Эзэн Иесус үйлчлэл 30 наснаас эхлэн 3 жилийн хугацаанд үйлчлж авах хугацаанд үү олон хүн түүнийг дагж ийлаа гэж. Зөв энэ 10 хүний талаар яриаггүй, энэ 100 хүний талаар яриаггүй. Энэ үү олон хүн буюу хараад тоолохоор чадхааргүй тэр олон хүмүүс Иесусыг дагж байсан байна. Бүгд Иесусыг хүндлэн биширж магтаж байсан байна. Өөрөөр хэлбэл эдгэр хүмүүсийн ихэнх нь ямар хүмүүс байсан гэсэн үг? Фэн буюу шүтэн биширэгч нар байсан байна. Иесус тэдэнд ашигтай байгаа болохоор, Иесус тэдэнд өгөөжтэй байгаа болохоор, Иесус тэдний амьдралын эдгэрлэлүүдийг, гайхамшгуудыг хийж өгөн өсгөхт нь хооллож байгаа болохоор олон хүмүүс Иесусыг шүтэн бишрэн дагж байсан байна. Харин эзэн 25 дахь ишлэгийг харах юм бол иргэн тэдэнд гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эзэн өөрийнх нь дагж байгаа олон шүтэн бишрэгчэд иргэн хараад тэдэнд хэлэхдээ шүтэн бишрэгчээс хэрхэн дагалдаж болох талаар маш чухал 3 зүйлийг хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл эзэн олон шүтэн бишрэгчтэй байхыг хүсээгүй гэсэн юм. Харин эзэн олон дагалдагчтай байхыг хүссэн юм байна. Амен. Тиймээс бид эзэн Есүсийн шүтэн бишрэгчнэр байж болохгүй юм аа. Харин эзэн хүсэж байгаа зүйл бол дагалдагч юм аа. Гэхдээ гадна талаас харахад шүтэн бишрэгч дагалдагч хоёр
Адилхан гэсэн шүү дээ. Жишээлбэл юугаар адилхан байна гэхээр тэр хоёр хоёулаа эзний талаар мэдлэгийн түвшинд адилхан байдаг. Хоёулаа Есүс гэж хэн бэ гэж асуухаар хэлэг үгтэй байдаг. Хоёулаа мэддэг. Цаашлаад хоёулаа Есүсийг хүндэлдэг. Есүс бол эзэн юм аа. Тэр агуу нэг юм аа. Тэр бурхны хүү юм аа гэж аль аль нь хүндэлдэг. Хоёулаа идэг зүтгэлтэй байдаг. Жуулгандаа ирдэг, ширээ сандлаа, сэтгэлчдэг, эрт ирээ, залбирчдаг тийм үү? Бусдыг хүү хаа гэждэг. Идэг зүтгэлтэй хүмүүс байдаг. Хоёулаа хин нэгэнд Есүсийн тухай бас ярьдаг. Есүс итгэхээрээ, Есүс итгэх юм бол тэгэн шүү, ингэн шүү. Энэ тухай ярьдаг. Хоёулаач бас хүмүүсийг жуулгандаа авчирж ирдэг хүмүүс аа. Өөрөөр хэлбэл гадна талаас харах нэ шүтэн бишрэгч дагалдаж хоёрыг ялгах боломжгүй юм байна. Магадгүй та бид хоёр энэ заахан дээр байж магадгүй. Харин нэг шийдвэрлэх ялгаа юу вэ гэхээр дагалдагч хүн байрнаасаа хөдөлж Есүстэй хамт байн түүнийг даган дуурадаг. Шүтрэн бисрэгч байрандаа л байдаг. Ойлгож байна тийм үстэй. Өөрөөр хэлбэл шүтрэн бисрэгч хүн байрандаа л байдаг бол дагалдагч хүн түүнийг даган дуурайж үйлс хийдэг юм. Өнөөдөр хэсэгдээ шүтэн бишрэг дагалдаж хүний маш чухал шийдвэрлэх 3 ялгааг бид харж байгаа юм. Тиймээс ясны чуулганыхаа манай томчуудаа бид шүтэн бишрэгчээс дагалдагч болох ёстой юм шүү. Төлөвсөж хөөе амен. За тэгвэл эхнийх нь юу юм бэ? 26 дахь ишлэлээр гарч байгаа. 26 дахь ишлэгийг уншаад хамт уншъя. Хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл оошоохгүй бол тэр миний шав байж чадахгүй. Амен. Эхнийх нь эзэн өөрийг нь дагаж байгаа тэр үү олон шүтэн бишрэгчнүүд хандан миний шав хүн өөрөөр хэлбэл миний дагалдагч хүн нэгт юм байт юм а гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл юу гэж хэлж байгаа нөхөр хэрвээ хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл оошоохгүй бол миний шав байж чадахгүй. Энэ үгийг сонсохоор анх удаа сонсож байгаа хүн жоохон хүн тусдаж магадгүй. Ямар утгатай вэ гэхээр үл оошоох гэдэг үг маань баг хайрал гэсэн утгатай үг юм байна шүү. Ямар утгатай ч юу? Баг хайрал. Өөрөөр энэ эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр миний шав хүн өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүс цаашлаад өөрийн амиас илүү намайг хайрлах ёстой маа гэсэн юм байна. Амен. Энэ үг хүнд үг юм байна. Гэхдээ эзэн маш тодорхой хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол хүний хамгийн хайртай хүмүүс бол яг үүндээ гэр бүл нь л байгаа. Тийм үстэй. Таны хувьд юу хамгийн үнцэнтэй вэ гэхээр явж та гэр бүлээ хэлнэ шүү дээ. Харин эзэн хэлэхдээ энэ хүү гэр бүлээсээ гişүүдээсээ цаашлаад өөрөөсөө илүүгээр эзэн Есүсийг хайрлах тухай хэлж байгаа юм. Яг үнэндээ бидний амьдрал өөрөө Есүс Христийг хайрлах үед илүү зөв, эмх цэгцтэй болж байгаа юм. Хайр гэдэг гоё үгээр халгалж бид амьдралаа буруу тийш нь явж байгаа хүмүүс байна. Зарим газар нохоог тэжээмэл амьтдаа хүнээс илүү хайрлаж байгаа хүмүүс байна. Нохоо болон тэжээмэл амьтдыг хайрлах нь зөв шүү дээ. Тэглээгээд хүнээс тэр байж болохгүй юм байна. Та бүхэн Солонгос очих юм бол гайхаж магадгүй шүү. Зарим нэг Солонгос чуулганд яг тэгж байгаа. Яг тэр нэг тэжээмэл амьтдаагаа тэврээд явж байгаа бол гэр бүлийн гишүүнтэйгээ явж байгаа л гэж ойлгох шүү. Очингуудаа нохоо мохоо олон нийтийн газар тэврээд тахтай чирээд яваач гэх Монгол зангаараа ярих юм бол бөө юм бол. Бидний нүднээс харахна хүн мал адгуус хизээч хүнээс илүү харилцах ёстой гэж бид бодохгүй шүү дээ. Гэхдээ бүтээгч бурхан яагаад хүнээс дор хайрлах ёстой юм? Ойлгож байна уу? Бид бүтээгч бурханыг аврагч эзнийг хизээж хүнээс доогуур хайрлаж болохгүй юм аа. Тиймээс эзэн маш тодорхой эмэг цэгцэг зааж өгч байна. Миний шав, миний дагалдагч хүн хэн хүнээс илүүгээр намайг хайрладаг байх ёстой юм аа гэж.
Та өөрийгөө сайн мэдж байгаа шүү дээ. Та хэнийг хамгийн сайн хайрладаг гэдгээ. Тиймээс магадгүй өнөөдрийг сонсохоор жоохон дургу үрж магадгүй. Гэхдээ энэ бол эзэн Есүсийн өөрийнхөө шавнарт тавьж байгаа ихний том шаардлага юм шүү гэдгийг ойлгонгоо. Засах ёстой зүйлээ засаад үнэхээр засах чадахгүй байгаа бол эзнээс гоогаар эзэн минь ээ та ингэж айлдсан ч бодит байдал дээр ингэж хэцүү байна. Тиймээс юу лээ? Хэн хүнээс ч илүү эзэнс өөрийгөө хайрлах хэрэгсэж байгаа юм. Та хүн 10 агуу тушаалыг мэднэ шүү дээ. Агуу тушаалын эхнийх нь юу байдаг вүлээ? Чи өөрийн бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Дараа нь хөршөө өөрийн адил хайрл. Хөршөө өөрийн адил хайрл гэдэг тушаалын өмнө бүтээгч бурхан эзнээ хайрлаарай гэдэг тушаал байна. Энэ үедээ бидний амьдрал жинхэнэ утгаараа эмх цэгцтэй, дэг журамтай яг явах ёстой зарчмаараа явах болно шүү дээ. Адгуусыг хүнээс илүү хайрлаж болдохгүй шиг бүтээж бурхныг хүнээс бага хайрлаж бас болохгүй юм аа. Тиймээс эзний хүссэн ихний зүйл маа юм шүү. Өөрийн амийг хүртэл үл ашиг буюу надаас бага хайрлаарай юм аа. Хэн хүнээс ч илүү Христийг, аврагч эзнийг хайрладаг эзний шавнар буюу дагалдагч нар байгаасаа гэж өрөөж байна. Аамен. Хэрэгжүүлэх л болж байгаа. Энэ үгийг сонсож байгаа олон түмэн гайхан шүү дээ. Энэ үгийг сонсож байгаа олон түмэн юу болчихвоо гэж бодож байгаа. Тэр үе олон хүмүүсийн ихэнх нь ямар хандлагатай байна гэхлээр ямар ч Есүсний хоолоолоод идчихье. Есүстэй хамт явж байгаа нэг хөөрхөн гоё мессежүүд сонсчихье. Тийм үү? Есүстэй хамт явж байгаа толгойнхоо өвчнийг, хөлнийхөө өвчнийг, гар хөлнийхөө өвчнийг эдгээчи. Хүүхдээ ямар нэгэн чөтгөрч болмаас чөлөөлүүлчих гэсэн хандлагатай ирж байгаа. Харин эзэн хэлэхдээ миний шав байгаа хүмүүс намайг хэн хүнээс ч илүү өөрөөсөө ч илүү хайрлах хэрэгтэй байдаг юм шүү гэж хэлэх үед олон түмэн гайхаж байгаа. 7:3 Загалмайга үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Амен. Эхнийх нь хэн хүнээс илүү намайг хайрлах хэрэгтэй байсан бол хоёрдугаарх нь эзний хэлж байгааг болохоор загалмайга үүрэлгүйгээр намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Таглах уу загалмай үүрэх. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн үед загалмай үүрнэ гэдэг маань тухайн үеийн Ромын Израиль улс өөрөө Ромын иргэшилд байсан учраас Ромчууд хамгийн хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсийг загалмай дээр хадаж алдаг байсан. Загалмай дээр хадаж буюу цовдолж алхаасаа өмнө нөгөө гэмт хэрэгтэн загалмайгаа үүрдэг байсан. Өөрөөр хэлбэл хөндлөн мод үүрдэг гэсэн үг байхгүй. Модон загалмайгаа үүрээд өөрийнхөө цовдлуулж хадуулж өгөх загалмайгаа өөрөө үүрж явж байгаад тэгээд тэнд очиад хадуулаад тэгээд тэнцэнэ удаан хугацаанд тарчлан байн өгдөг байсан байна. Тэр загалмайгаа үүрнэ гэдэг чинь юу гэсэн үг байсан бэ гэхээр загалмай үүрж байгаа хүнийг энэ тэнд харвал за энэ хүн одоо үхэх юм байна гэдэг нь тодорхой байдаг байсан байна. Ойлгож байна уу? Уусаа үхэхийн тулд загалмайгаа үүрж байгаа учраас. Харин эзэн энэгээр дамжуулан юу харуулж байна гэхээр эзнийг дагахад эзэн Есүсийг дагахад ирж байгаа тэр зовлон бэрхшээлийг хүлээн авахд бэлэн байгаараа гэсэн утга юм байна. Олон хүмүүс ашигтай наймыг чухалчлан шүү дээ. Есүс итгэхэд би яг юу олж долоох вэ гэдэг дээр төвлөрж байгаа. Харин эзэн хэлэхдээ миний шав хүмүүс миний намайг дагж авах үед ирэх тэр зовлон бэрхшээлийг даван туулах загалмайгаа үрж чадах ёстой гэж хэлж байна. Энэ нь одоо цагт янз янз байгаад байгаа юм. Бид Лук номын энэ үгийг загалмайгаа үүр гэдэг үгийг арай өөр бусад Иохан номоос, Матай, Марк номоос харвал өөрийгөө үгүйсгэж загалмайгаа үүр гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эзэн Есүс Христийг дагах үед ирж байгаа тэр аливаа зовлон, бэрхшээл, хавчлаг, доромжлол, гутамшиг тэр бүх зүйлийг ягараа үрээд яваараа юм байна. Загалмай гэдэг зүйл юм байна. Тагдлах уу загалмай. Хүн болгоны хувьд загалмай харилцан хэллэггүй байж болно гэсэн юм. Магадгүй таныг Есүс Христэд итгэж дагахад хавчлаг хамгийн том дарамт загалмай болж магадгүй.
Гэтэл нэгэн дайнч хүмүүс юунда хэрс итгэдэг, ерөн чи яагаас сүмж явдгийг, энэ хавчиж байгаа хавчлага өөрөө таны хувьд юу юм аа? Загалмай гэсэн юм. Зарим хүмүүсийн хувьд загалмай нь яг өөрөө байдаг. Хүсэж байгаа зүйл энд байгаад байдаг. Гэхдээ эзний хүсэж байгаа зүйл өөр байгаад байдаг. Би Б замаар явмаар байдаг. Гэхдээ эзэн намайг А замаар яваарай гэж үздэг. Би 5 дахь өдөр болгон бааранд орж шоудмаар байдаг. Харин эзэн үгүй өглөөний залбирал дээрээ гэдэг. Энэ миний хувьд тухайн үедээ юу юм? Загалмай юм байна. Эзнийг дагах үед ирж байгаа тэр ачаа юм байна. Энийг үрээд яваарай гэж. Тиймээс та Есүс Христ итгэх үедээ тодорхой хэмжээний энэхүү загалмай байгаа юм шүү. Хэрв та хөнгөн шингэн Христэд итгэхийг хүсэж байгаа бол юу руу явах боломж магадaltaй гэсэн үг үү? Шүтэн бишрэгч болчих магадaltaй юм аа. Шүтэн бишрэгчнэр дарамт өгөхгүй. Тэдэрт гоё байвал гоё байна. Харин эснэгээрээ сонио ачи яриад бол боллоо би нэг шүтэн бишрэхэ боллоо гэн өөр хүний шүтэн бишрч байна. Нагадч хүн тэгж болохгүй юм аа. Түүнийг дагж байгаа үед ирэх тэр ачаа дарамтыг үүрээрээ юм аа. Тэр нь юу юм аа? Загалмай юм аа. Өнөөдөр хүнд байгаа зү. Ингээд хүнд байгаа байхгүй. Тиймээс аврагч эзэн өөрөө хэмээн хүсэж байгаа юм аа. Намайг дагахтаа гоншигноод байдаггүй. Намайг дагахтаа тийм ээ ийм байна гэд гомдлоод байдаггүй хэрэгтэй гэсэн үг юм аа. Жохон хатуу ярьсан гэж. Явда тийм үг шүү дээ энэ үг маань. Яг үүндээ бодоод үзсэн бид Есүсийг дагаж байгаа учраас л явж байгаа хүмүүс. Гоншигноо гомдлох нь яг хэн хандж байгаа юм байгаа юм шүү дээ. Гэхдээ бид мартаарай. Эзэн үннийг дагаж байгаа хүн үнний төлөө загалмай үүрнэ гэдэг бол сайн ирээдүй төлөө хэрэгтэй юм аам шүү. Амен. Яг эзэн өөрийг нь дагах үед ирж байгаа ачаа дарамт загалмайг үүрж байгаа хүнд үргэлж сайныг өгөх болно юм байна шүү. Та бүхэн Есүс итгээд амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүсийн гэрчлэлүүдийг сонсч байгаа шүү дээ энэ тэнд. Тэр амьдрал нь өөрчлөгдсөн, амьдрал дээр нь ивэл ирсэн хүмүүсийн яг тэр ноён ориглынх нь өмнө нь асар том уналтууд байсан гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Асар том загалмайг тэр хүн үүрж явж тэрийг үүрсээр байсан учраас төсөөлтөө тэр ивэлийн ноён оргилд хүрч байгаа шүү дээ. Хүмүүс харахтаа гоё хүн, мундаг гэж байгаа. Гэтэ энэ хүний ард байсан тэр загалмай үүрэх үед ирсэн тэр шарх сорвиг нь хүн бараг тоодоггүй. Хүн дандаа сайныг нь харж байгаа учраас. Энэ хүртэл ирэхийн тулд ямар их ачаа үүрсэн мэдэхгүй шүү дээ. Тиймээс та хөнгөн шингэн явах хүсвэл тэр эцэстээ таны хүрэх тэр амжилтанд ноён ангил магадгүй жижигхэн байж магадгүй шүү. Загалмайгаа үрд итгэл хүмүүс болцгоё. Зарим хүмүүсийн хувьд загалмай нь дэвчээр ээж магадгүй. Нөгөө дотроос ингээд муугал зан хөдлөөд тийм ээ. Гэхдээ муухай зан хөдлөх гээд идэг. Юм л бол гарч ичих гээд идэг. Гэтэ эзэн хэлсэн дэвчээртэй ханд хайрал уучир хүлээн ав гэдэг. Нөгөө нэг муухай зан чинь гарч ирэх гээд энэ бол таны одоохондоо таныг үүрж байгаа юу юм аа? Юу нэ? Загалмай юм байна шүү. Болив би чадахгүй маа. Би өөр ихрэл яммаар байна. Тэгэх үед та шүтэн бишрэгчийн замаар орж эхэлнэ гэсэн юм. Эзнийг дагахад юу хэцүү байна? Тэр таны загалмай бөгөн түүнийг даван гаргаасаа гэж яриад байна. Зарим хүмүүсийн хувьд нойрож магадгүй байна. Ийм үгдийг сонсох юм бол үү олон сонсож байгаа хүмүүс үнэхээр гаагаа шоконд орж байгаа учраас эзэн тэдэнд хандан ингээд ирэхэд чинь заавал Есүсийг хэдэн мянган хүн дагж байгаа юм уу? Ийм хоёр хүнд эзнийг дагах үед ирэх, эзний шав байх үед ирэх болцлыг хэлэхээр олон түмэн буцгаж оролтон юм. За болоо. Ийм хүн дагавал хэн Есүсийг дагдгийг гэж бодно шүү дээ. Хэрвээ би Есүсийн оронд байсан бол хүү олноо алдахгүй тул за байж байгаарай. Саяных чинь тоглоом байсан юм аа. Яг үнэндээ болно шүү дээ. Та нар намайг дагавал ийм ерөөл ирнэ гэж хэлэх байсан байж магадгүй ч. Эзэн өргөжлүүлэн хэлж байгаа үг нь тийм учраас тооцоогоо сайн гаргаа гэж байгаа байхгүй. Тийм учраас намайг дагах хэсэг дээр тооцоо сайн гаргааг эзэн бүр илүү
сануулгын шинжтэй үг хэлж байгаа. Унших юм бол ойлгох баг. 28 дахь эшлэлээс харъя. 28 3. Та нарын хинчин цамхаг барьж барихыг хүсвэл эхлээд суугаад түүнийг дуусгах юу хэмээн зардлыг нь тооцохгүй вэ? Эс тэгвээс суурийг нь тавьчгаад дуусгаж чадахгүй харсан бүхэн түүнийг шоолж энэ хүн барьж эхэлсэнж дуусгаж чадсангүй гэх болно. Эхний жишээ нь. Тэр тухайн үед энэ цамхаг барьж байгаа бол их тийм олон буянтай ажил, хүн бас их нэр хүндтэй ажил байсан байхгүй. Цамхаг бариад олон түмэнд тэрийг харна. Энэ бол нөгөө тэрний доржийн ганц цэгийн барьсан цамхаг штэ гэд. Харин хэлж байгаа. Хин нэгэн цамхаг барих гэж байгаа бол эхлээд яадаг юм аа? Тооцоолно. Тооцоолохгүй барьчаад би цамхаг барилаа гэд бөөн сүрмүр болчоод дундаас нь зогсооч хүмүүс яах болно? Шоолно гэж. Өөрөлдвөл намайг дагах гэж байгаа бол эхлээд тооц. Өнөөдөр энэ гадаа зөндөө олон тийм барилгууд байгаа тийм үстэй. Сүртэй барьж хагаал дундаас нь золцсон барилгууд. Яг би сүрт биесийг дагж байгаа. Биестэй уулзаад гэж сүртэй ярьж ирсэн. Танай дундаас нь болчихтой адилхан юм гэсэн үг. Эхнийхээ эзэн барилгаар жишээ авсан. Хоёр дахь нь дайнаар жишээ авсан байгаа. 31 ишлэгийг уншийн 3. Эсвэл нөгөө хааны эсрэг дайлар мордохдоо өмнөөс нь айсвэ 20,000 дайчдыг 10,000 дайчид чинь сүрж зогсох хүч болж чадах эсгийг урьдчилан зөвлөдгөөр суухгүй ямар хаан байх вүлээ. Хэрв чадахгүй бол мөнөх хааныг бүр хол байхад нь энхийн хэлцээр гун элчээ тэр илгэнэ. Амен. Хоёрдугаарх нь эзэн Даниэл жишээ авч байгаа юм. Тухайн үед дайчин бол их амархан болдог байсан. Өнөөдөр нийгэм ч гэсэн адилхан байна шүү дээ, тийм ээ. Одоо энэ Израиль дайнтай байна, Орос Украинч дайнтай байна. Ийгүү дайн тулаанд орохдоо өдөөс 20,000 цэрэг ирж байгаа бол 10,000 цэрэгтэй байгаа хаан тооцноо, тийм үү? Бодно. Тэгээд чадахгүй гэдгийг ойлгохгүй бүр хоол байхад нь заавчлаар хэдүүлэн гоё юм найрамдтай бай, инхийн гэрээ байгуулъя. Та биднээс юу хүсэж чинь? Яах вэ, их үү? Ингээ ярина гэж байна. Өөрөөр хэлэхдээ намайг дагах гэж байгаа бол сэтгэл хөдлөлөө түр дараад авахыг хүсэж байгаа тэр ерөөлүүдээ түр хойш нь тавиад юу тохиолдож болох уу талаар тооцоолон бодоорой гэж байна. Өөрөөр хэлбэл түр нь хоёр зүйл шүү дээ. Хэн үнэчлээ намайг хайрлах ёстой. Мөн бас намайг дагахгүй ирэх тэр зовлон бэрхшээлийг стрессийг, хавчлагыг, дарамтыг, буюу загалмайг үүрэх ёстой. Чанд тооцоолоорой юм аа. Хөрөл эзэн үү олныг хүсэж байгаа биш, цөөн тооны шавнарыг дагалдашныг хүсэж ийсэн гэсэн үг байна. Тэм учраас тэр Монголын христтгэл 4% байж байгаа нэг рүү орсон нь тэр хэмжээний ямар хүмүүс байсан гэсэн үг вэ? Шүтэн бившрэгчнэр их байсан гэсэн үг байна. Харин миний зорж байгаа зүйл бол ийм баймааргүй хамаа. Чааш та. Ингээд хэлэнгүүд чинь хүмүүс ихэнх нь яана гэж? Хойш алхам их үү, урагшаа алхам их үү? Хойш алхам юм. Заавал энэ ч өстой сонирн болоо явчлаа шүү гэж. Тэгм ингээд эзэн ярьсан бол одоо буцаад урагшаа алхах хийх юм ярих хэрэгтэй шүү дээ. Эзний дагалдагчид байх ёстой 3 дахь болцлын талаар хэлсэн нь дахиад хойшоо 2 алхам хийх үг байгаа. 33 дахь эшлэл дээр. Тийм яс. Та нарын хэн чинь байгаа бүхнээсээ татгалзваас миний шав байж чадахгүй. Энэ та хөдөлмөрлөж болохгүй, ажиллаж болохгүй гэсэн үг огт биш шүү. Буруугаар ойлгов. Та бид хөдөлмөрлөх ёстой, бид зүтгэх ёстой, бид тэмүүлэх ёстой. Гэхдээ эзэн хүсэх үед тэр зүйлийг зогсоох чадaltaй байгаарай гэсэн үг юм. Бага бүхнээс татгалзсан гэдэг маань эзэн хүсэх үед орхиж чаддаг, өгч чаддаг, сольж чаддаг байх ёстой гэсэн үг. Амен. Амен. Библиэр бид Саул хааны түүх мэднэ.
Саул хааныг Бенамин овгийн нэгэн сул дорой гэр бүлийн гишүүн байхад эзэн түүнийг сонгож аваад Израилийн хамгийн анхны хаан болгодог. Тэр эзний өмнө зүв зүйтэй явдаг үлээ. Яваагүй тийм үү? Харин түүнийг эзэн дараа нь яах болдог вүлээ? Хаанаас нь буулгадаг. Тэр үе яадаг гэж? Тэр эрх мэдлээсээ зурх гэж оролддог. Тэр дараачийн хаан болон тослогчод байгаа Давидыг алах гэдэг. Тэр энэ зүрээсээ тавьж өгөөгүй гэдэг юм. Харин энэний эсрэг хүн бол Яов байгаа. Яов юуг алддаг вүлээ? Бүх мал хуугаа нэг нэгээр нь хөргөختөд алддаг. Гэхдээ түүний хэлдэг хамгийн супер үг нь юу вэ? Би нүцгэрсэн, өсөн буцсан. Тэр өгсөн, тэр авсан. Түүний нэр алтар шиг. Амен. Энэ хүн бол байгаа бүхнээсээ татгалзсан хүн юм байна. Эзэн хүсвэл миний залуу насыг, миний чадамжийг, миний мөнгө хөрөнгийг юу ч хамаагүй ашиглаж болно юм байна. Эзэн таны амьдрал руу гараа сунгаад чөлөөтэй авахд та үн чи минийхчтэй гэж харамлахгүй байх ёстой гэсэн юм байна. Тэр хүн бол ямар хүн гэсэн үг вэ? Бага бүхнээсээ татгалзсан хүн юм байна. Өөрөөр хэлбэл тэр эзэмших, тэр захирах эрхийг эзэнд өгсөн юм байна. Энэ бол яг үндэ төлөвшсөн эзэн Есүс Христийг дагаж байгаа дагалч нарт өгж байгаа үг ээ. Би таад олонхоо энэ үгийн дагуу амьдрах чадахгүй байгаа гэдгийг мэдж байгаа. Гэхдээ энэ үгийн дагуу амьдрах хэрэгтэй юм шиг. Бага бүхнээсээ татгалзсан. Тиймээс нэг асуулт асуухгүй өөрөөс. Тэр эзэн энэ зүйлийг надаас аавна гэвэл би өгч чадахгүй юм аа. Гэхдээ бид мартаар эзэн таныг юм шүү дээ. Юу чгүй сороод хайдаг нэгэн биш шүү дээ. Эзэн хичээж ийм зүйл хийхэр нэгэн биш. Тэр таныг харилахдаа тэр таны төлөө өөрийгөө өгсөн нэгэн шүү дээ. Тэгэд таныг харилдаг нэгэн энэ бүх зүйлийг хэлэхдээ би чиний амьдралын эзэн баймаар байна юм байна. Би чиний хамгийн харилдаг хүн чинь баймаар байгаа юм. Чи намайг дагахтаа олон юм ярьдаггүй баймаар байгаа юм. Чамд байгаа бүхэн би чөлөөдөө ашиглаж чаддаг баймаар байгаа юм гэсэн юм байна. Би чиний эзэн чинь баймаар байна гэсэн үг юм байна. Тэр үед миний амьдрал өөрсдөө эвгц зэгцтэй байн, ерөөлтэй байж чадна гэсэн юм байна. Та бүхэн яг нэг таны төлөө тантай хамт мөр зэрэгцэн зориос зорилт гаргаж яваа хүнтэй байвал тэр хүнд хамгийн сайныг өгөхийг хүсдэг шүү дээ. Тийм биш гэж? Яаж ч энэ хүн сайныг өгч хийснэ гэж хүсдэгтэй адилхан. Эзэн энэс хэд дахин илүү өгөхийг хүссэн бол. Энэ бол Есүс Христийн юу юм аа? Дагалдагч юм байна. Энэ бол шинэ гэрээний дагалдагч юм. Энэ бол дагалдаж тавьдаг эзэн Есүсийн өөрийнх нь бичлэн альцсан тодорхойлт юм байна. Сүмдээ удаан явах биш юм шүү. Би ч гэсэн энэ асуултыг өөрөөсөө байнга асууж байгаа юм. Эзэн авыг ихтэн өгч чадах нь. Хэрвээ би залбирдаггүй бол энийг хийж чадахгүй шүү. Би зүсээ дүүрэн байхдаа энийг хийх боломжтой юм байна. Тийм хүмүүс байгаасаа гэж ерөөж байна. Амен.